Яг одоо бид хайр тан дээр байна. Энд ирсний учир нь бол бид амьдрах чадварын хичээлийг танихмаар бус амьдралдаа илүү ойрхон байлгахын тулд Монгол ахуйтайгаа танилцсан 2 шин 3 өдөр болно. Энд байх хугацаанд манай сургууль биднэрт зориулаад Монгол ахуй хөтөлбөрийг гаргаж өгсөн. Энэ хөтөлбөрт нь бол үнээ саах, гал түлэх, аргал түүх, арц буцалгах, ааруул хийх гэх мэт Монгол ахуйн зөндөө олон мэдлэгүүд сурч авсан. Сүүлийн өдөр буюу 3 дахь өдөр бид энэ сурсан бүх мэдлэгээ баттгаад аахаа тэмцээн зохиосон юм аа. Монгол ахуйн хөтөлбөрт явж ирээд үнээ сахыг харж тугал ивэлгэн, аргал түн, сүү хөөрүүлж гэр барьж сурсан. Энэхүү аялал нь надад маш их таалагдсан. Би одоо хурдан дараа жил болохыг хүсэж байна. Би энд ирсэндээ маш сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл юмыг боддоор нь хийхлээр илүү их сурч авдаг юм байна. Тэгээд бид хонь хариулсан, ааруул хийсэн, таараг бүрсэн, арц хийсэн. Энд илүү их сурч авч болдог юм байна гэдгийг байлгалаа. Бид Монгол ахуй хөтөлбөртөө яваад сүү хөөрүүлж, тараг бүрж мөн таргаараа арц хийж, арцаараа ааруул хийж тиймэрхүү үе шаттай явсан. Мөн бид нар үнээ саасан, хөвгүүд нь харин тугал ивэлгэж үнээ сахад нь тусалсан байгаа. Бид Монгол ахуй хөтөлбөрийн хүрээнд Монгол гэрч байрлаж, Монгол хотгоо илүү ойр танилцсан. Хөтөлбөрийн дагуу хэд хэдийг баримталж, хөтөлбөрт оролцсон бүх хүүхдүүд тэгээ баримталж чадсан. Энэ хугацаанд бид хэд хэдэн практик дээр суурилсан хэд хэдэн хичээл үзэхийн хажуугаар спортын тэмцээнд зохиож амжилтанд оролцож чадсан. Бид амьдрах чадварын хичээлээр орхон камп дээр өнгөрүүлж бид зөндөө олон юм сурсан. Бид Монгол хотын хувийг сурж, тараг бүрж, ямаа үнээ сааж маш олон зүйлийг мэдэж авсан. Бид Монгол гэрийн бүтцтэй танилцж, бид Монгол гэр барьсан. За мэд танаа бид Монгол ахуй хөтөлбөр таамагдаад сургууль камп дээр 2 хоноод байна. Тэгээд энд ирээд маш олон зүйл судалснаас хамгийн өвөрмөц болон хэцүү байсан зүйл нь бол хөвгүүд нь туглаа татаад харин охтууд нь үнээ саасан. Тэгээд миний хувьд энэ маш хэцүү байсан боловч их сонирхолтой байсан. Мөн бид өглөө эртлээс сэрж, малаа бэлчээрт гарган, сүү сааж, сүүгөө хөөрүүлэн, тараг бүрсэн таргаараа арц буцалгаж, ааруул хийж сурсан. Хэдий бага хугацаа байсан ч гэсэн бид анги хамтлагаараа цэвэр агаарт хөгжүүлдэж, Монгол ёс заншилтайгаа илүү ойртож, айцаа даван туулж чадсан. Энэ нандин мартагдахааргүй дурсамжийг бидэнд олгосон сургуулийнхаа хамт олонд баярлалаа. Бид нар Монгол ахуй хөтөлбөрөөр яах гэж явсан талаар ярина. Бид Монгол гэрт яаж амьдардаг, тэгээд үхэр яаж туудаг, аргал яаж түүж, үхэр яаж саадаг гэх хөвчлэн зүйлийг сурсан. Миний хувьд бол үхэр тух нь хамгийн гоёсан. Бид нар амьдрах чадварын хичээлээр энд ирж Монгол аж ахуйн талаар хичээл залгасан. Жишээлбэл гэр барих, мод хангалах, аргал түүх, тугал татах зэрэг ажлуудыг залгасан. Миний хувьд болохоор би тугал татсан. Тугал татахдаа хөдөөчнөөс нь болон эрүүнээс нь бариул илүү амархан байдаг юм байлээ. Энэ хичээлүүдийг залгаснаар бид нар энэ цаг хугацааг маш хөгжилтэйгээр өнгөрөөсөн. Би Монгол аж ахуй хөтөлбөрт оролцоод үнээ сааж зураад, гэр барьж зураад, аргал дүүгээд, галаас зураад тэгээд эдгээр амар гоё сонирхолтой байсан. Би энд ирсэндээ маш их сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл би найзтайгаа хичээл хийж ирсэн. Тэгээд ямар хичээл вэ гэхээр би гэр барьж, тэгээд тугал татаж, ааруул хийж сурсан. Монгол ахуй хөтөлбөртөд танилцсан. Тэгээд тийш очиод Монгол гэр барьж сурсан. Монгол гэрийн бүтцийн талаар сурсан. 93 наадам сурсан. Тэгээд аргал түүсэн. Тэгээд хамгийн сүүлд нь бидний хийсэн юмнуудаараа аахаа зохиогоод тэгээд бид нар цагийг сайхан өнгөрөөсөн. Бид охтуудаас ялгаатай нэг бол мод тагалж, аргал төөж, гэр барьж, тугал татсан. Миний сэтгэлд хамгийн хоногшсон нь тугал татахаас. Учир нь гэвэл би өмнө хэзээч тугал татж үзээгүй. Монгол ахуйн хөтөлбөрийн дагуу хөдөөн аж ахуйд суралцсан байгаа. Бид түлээ хаагааж, модоо гал туусан байгаа. Бид үнээ сааж, тугал татаж, мөн гэр барьсан байгаа. Орхон кампч явж Монгол ахуйн хөтөлбөртэй танилцаж гэр барьж, аргал төөж, гал төлж, тэгээд тугал ивэлгээж, тэгээд тараг бүрж тэгээд сурсан байгаа.
Тэгээ бид нар цагийг хүчлээ өнгөрсөн.